Би бол Габриэла Круз. Би 28 настай. Би одоо Манива хотын нэгэн дүнд сургууль багшаар ажиллаж байна. Миний ажил зөвхөн зааж сургах шаардлагатай учраас тийм жондар шаардлагатай хэрэггүй. Гисэн эдэж сүүлийн нэг жилийн хугацаанд миний нүд байнга өвтөж паго мэдрэмжтэй орж ирсэн. Эхэндээ би үүнийг энгийн шинж тэмдэг гэж бодсон. Учир нь би аль хэдийн ойрын хараамуудаа бас компьютерийн ард олон цагийг өнгөрөөдөг байсан. Саяхан сургууль багш нарынхаа эрүүл мэндийн ерөнхий үйлчлэгийг зохион байгуулсан. Би энэ асуудлаа эмч пирсэн. Нүдний үсгийн дараа эмч миний амьдралын хэв маягт ихнийхэн нөлөөтэй гэж дүгнсэн. Миний нүдний эрүүл мэнд компьютерийг удаан хугацаагаар ашиглах, хичээлэд бэлтгэх гэж шөнө орой болтол суух, нүдэндээ тогтмол анхаарал тавихгүй байх нь ялангуяа ойрын болон холын харааны асуудалтай хүмүүст хараа муутаад хэрэг гэж бодож бий. Тэр цагаас хойш би нүднийхээ эрүүл мэндэд илүү их анхаарал хандуулдаг байсан. Мөн нүдэндээ зориулсан ач холбогдолтой бүтээгдэхүүн хайж ичсэн. Сонин болон интернетээр дамжуулан би Ice Blue Effervescent таблетын талаар мэдэж авсан. Энэ нь байгалийн гаралтай ургамсын бүтээгдэхүүн бөгөөд тогтмол хэрэглэвэл нүдний арчилгаа болон харааны үйл ажиллагааг сэргээхэд эерэг нөлөөтэй гэж үздэг. Зөвхөн 2-7 хоног хэрэглэсний дараа миний хараа сайжирч нүдний ядаргаа мэдэгдэхүйц багаасан. Ice Blue Effervescent таблет нь хэрэглэхэд хялбар бөгөөд авч явахд амархан. Жимсний зөөлөн амтлаг амтан уухад таатай уулгаж би өдөрт 2 удаа хэрэглэдэг. Үүнийг нэмэлт 2 довоо холог хэрэглэсний дараа миний нүд илүү гэрэлтэй болж өнгийг илүү тод харж чаддаг болсон. Миний ажил илүү хялбар, илүү таатай болсон. Дараагийн үйлчлэг дээр эмч бас миний хараа сэргэж байгааг дүржлэн. Үнэхээр Ice Blue-г сонгосон минь миний хараагаа хамгаалахад маш зөв бөгөөд оновчтой шийдвэр байсан гэдэгт би гүнээ итгэдэг. Мөн миний нүдний эрүүл мэнд. Мөн энэ үнэхээр үр дүнтэй батлагцсан аргыг удаан хугацаагаар компьютерийн өмнө ажилладаг ялангуяа залуу үеийн хүмүүст хуваалцахыг маш их хүсэж байна. Бид нүднийхээ эрүүл мэндэд онцгой анхаараас хандуулж тэдгээрийг хамгаалах хамгийн үр дүнтэй найдвартай аргыг хосгох нь маш чухал юм.